За нийт гишүүдийн анхааралд хэлэхэд бол энэ өнөөдрийн хөө оруулж ирж байгаа хууль тогтоомж үүрэг чиглэл болгосон улсын их хурлын шийдвэрийн биелэлтийн талаар хяналт үнэлгээний үндэсний хороотойгоо бид ингэж уулзж байгаа нь бол за энэ хяналт үндэсний хороогоо бид дэмжийе л гэж байгаа. Одоо энэ бол бас анхны ажил. Урд нь мэргэжлийн хяналтын байгууллагууд байсан, мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэдэг янз бүрийн зохион байгуулалтанд орж исэн. Голчлон компани, голчлон аж ахуй нэгжүүдийг иргэдийг л хууль хэрэгжүүлж яах үгүй юу гэдэг дээр л хяналт тавиал алах зохиод байдаг байсан. Одоо өнөөдөр энэ дээр бас стратегийн гэдэг юм уу сэтгэл зүйн өөрчлөлт хандлага гарч байгаа шүү. Юу гэвэл та нар хууль хамгийн хэрэгжүүлдэг улсууд чинь хууль тогтоомж батлаад байгаа энэ сайд дарга нар болчиход байгаа шүү дээ. Шийдвэр гаргагч нар хүний эрхийг хамгийн их зөрчдөг гэж одоо олон улсын конвенц дээр нь ч байна. Тэгэхээр энэ үндэсний хороогоо бид дэмжиж ажилланаа. Тэгээд өнөөдрийн уулзалтын туйлын зорилго бол явж байгаа яг энэ янзаараа явж байгаа л 25 оныг дуусгаад хэдүүлээ нэг сард хуралдана. За одоо ер нь 25 онд юу болчихвоо гэдэг нэг хуралдана. Одоо чи ам тагладаг юм нь бол хугацаа дуусаагүй байна гэж байгаа л нөгөө сүүлийн секунд нь би гол үгээ хэлэх гээд байна гэдэгтэй л адилхан үг хэлэх гээд байна ш заадвалж. За тэгж жагаад нэг энэ янзаараа явж байгаа нэг сард гарвал бүх сайд нарыг ажлаас нь огцруулах, улс төрийн арга хэмжээ авах тийм шаардлага л гарна шүү. Тийм шаардлага гарахгүй тулд явцын шалгалтыг хэдүүлээ ингээ хамтдаа хийя гэдэг нь өнөөдрийн хурлын туйлын зорилго. Тэгээ миний нэг тодруулж асуух хэдэн зүйл байна. Энэ одоо хяналт Монгол оронд энэ улс төрийн нөхцөл байдалд засгийн газарт ялангуяа хяналт хариуцлага хоёр дутж байгаа. Тэрэн дотор улсын их хурлын хамгийн гурван том ажлын нэг нь ард түмний мэдээлэл өгөх, хууль тогтоох, хуулийн хэрэгжлийг хянах гэдэг нь 3 дугаар ажлаа бол энэ 30 жил улсын их хурл хайсан. Зүгээр л хууль үйлдвэрлэе л. Тэр хэрэгжинэ үү, байна уу? Хууль өөрөө хөл гар ургаад хэрэгжинэ гэж байхгүй шүү дээ. Араас нь хяналтан дээр шалгалт тавьдаг их хурлын гишүүд ч байдгүй, тийм бүтцч байхгүй. Тэгэхээр одоо сайдаа танай хамт олонд бол бид дэмжин хамтарч ажиллана. Энэ дээр нэг ард түмний нэг нурууг амраах хэрэгтэй байгаа. Тэгээд асуулт бол за энэ хамгийн ихний асуулт асууя. Энэ байнгын хороон дээр энэ яамдууд за манай одоо гол одоо хамтарч ажилладаг яамдууд Эрдэс баялаг, хөдөө аж ахуйн яам, өөр одоо ухаантай яамнууд манад их л дээ. Тэднээс орж ирээл асуулт асуухлаар булзааруулна. Үнэн зөв хариулахгүй. Бичгээр өгнөө, дараа хариулъя гэж. Энэ одоо ард түмний мэдэх эрх болон хууль хэрэгжилтэнд шууд хяналт одоо ингээд гай болж байгаа. Хуулийн. Энэ дээр би ямар хариуцлага тооцох вэ? Одоо би 2 удаа цэцэд өгсөн. Сайдыг огцруулъя гэж. Одоо өөр механизм байна уу? Та нарт хандах механизм бий юу? Энэ дээр одоо нэг энэ хяналт үнэлгээний үндэсний хорооны хувьд та нар нэг надад хариулт өгөөч. Нэгдүгээрт. Хоёрдугаарт за энэ дотор асуух юм их байна. Одоо энэ хэрэгжээгүй 0 гэсэн хэрэгжилттэй одоо бүр бүхэл бүтэн листүүд явж байгаа. Замынхаа дунд бид орж байгаа шүү дээ. 5 сар гарцсан шүү дээ одоо. Тэгээ чи ийм пэдгэр, ийм бие тоосон сайд нартай, яам нартай, агентлагтай байх хэрэг байна уугүй юу? Та нар ямар хариуцлага тооцох вэ? Одоо би одоо энэ дээр нэр дурдаад ярих бол хөөх энэ ч одоо тэгэл нөгөө сайд нар нь уйлаад авчих байхтай. Одоо аимшигтай байна шүү дээ. Энэ ч одоо бүгдөө ирээмэра. Юу ч хэрэгжээгүй байна. Нөгөө 14 мега төслөгөл мандан бадруулаад байсан. Одоо чимээгүй болсон. Нөгөө 10 их 80 гэдэг шиг алга болж байна одоо. Ингээл чимээгүй болж эхэлж байгаа. Ингэж үе пропаганда хийж ард түмнийг хуурах хэрэг байд юм. Энэ дээр энэ 0 хэрэгжилттэй байгаа улсууд дээр замын дунд орцсон байхад одоо ингээд таг 0 байна. Эсвэл эднээс ингээд ингэж байгаа л 12 сард гинт ажил нь явах гэдэг юм уу? Яг ямар хариуцлага тооцох вэ? Би одоо цэцэд өгөх үү? Яах вэ? Гэдэг дээр надад хариулт өгөөч. Би үнэхээр одоо манай яг байнгын хороон дээр 9 тогтоолын 50 заалт огт хэрэгжээгүй гэдээ бүгдөө ороод ирсэн. Бүр манай байнгын хорооны. Миний 3 дахь асуулт ард түмэн даяараа газрын тосны гал яриад байгаа. За намайг ч одоо газрын тосны эсрэг юм шиг одоо биднийг ойлгоод байна. Үгүй шүү дээ. Наад газрын тосны үйлдвэрийн газрын төсөл чинь дампуурсан, дампуурхан баталгаатай болцсон. Ерөөсөө ард түмэн дээр 2.2 тэрбум долларын угаалт явагдаж байгаа. Зүгээр угаалт. Одоо энийг
Би хэрвээ буруу зуруу ярьж байгаа бол шүүхэд очих ёстой үг хэлж штэ би. Даанч надад шүүхэд очихгүй л дээ. Яг л би үний ярьж байгаа учраас. Энэ газрын тосны нөөц байхгүй, ус байхгүй, тэзүүн баталсан гар үсэг байхгүй. За би бусдыг ярьж болохгүй. Яг тэгвэл хүнээс ичээ заадуулч нууцад оруулсан. Ийм за тэр уран муран яриад одоо бүр хүмүүсийн даралтын нөхсхийн нэмэрлэлтэй. Тэгэхээр ийм байдалтай байхад манай байнгын хороо яаж хариуцлага тооцох вэ? Та нартай хамтарч ажлын хэсэг байгуулах уу? Хамтарч одоо шалгалт оруулах уу? Шууд сайдыг огцруулахаар бид одоо санал гаргах уу? Ямар механизмуд байгаа вэ? Энэ дээр одоо хяналтын үнэлгээний үндэсний хорооны даргын хувьд одоо хоёр сайдаа миний 3 асуултанд хариулт өгөөч. За, сайн хүүгийн Ганбаатар даргын асуултанд хариулъя. За, хяналт хариуцлагын систем одоо та санаж байгаа бол одоо энэ хууль тогтоомжийн биелэлтэй холбоотой тайлан ингээд байнгын ороод руу оруулж байгаа энэ кейс бол анх удаа явж байгаа кейс. Тэгээд энэ дээр хэдүүлээ яг миний хувьд энэ сөрөг хүчнээ төлөөлж энэ хамтарсан засгийн газарт энэ хяналтын чигүүргийг хэрэгжүүлж яваа сайдууны хувьд аль болохын кабинет доторх дотоод хяналтыг кабинет дотроо хоёр засгийн газар дахь хяналтын тухай хууль буюу 23 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа энэ хуулийн дагуу төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага аймаг нийслэлийн засаг дарга болоод хуулийн дараагийн нэг үйлчлэх заалтны өгөхөр улсын үндэсний хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үйл явцын болон одоо бүх шатанд нь хяналт тавих эрх засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт байгаа. Тэгээд энэ хяналт хэрэгжүүлэх чиглэлгээ хэрэгжүүлэхдээ зарим тохиолдолд хуулиар олгогдсон одоо төрийн албаагчдынхаа өөрөөр хэлбэл хэн шалгагч нарын хүчээр хийх ажил байна. Зарим тохиолдолд нь улсын хурлын гишүүдтэйгээ хамтарч хийж хэрэгжүүлэх мэргэжлийн байнгын оролттой хамтарч хийж хэрэгжүүлэх бас ажлууд байна. Тэгээд энэ дээрээ та хэдтэйгээ бас хамтарч ажиллая. Ер нь бол ил тод баяа болж байгаа болохгүй байгаа юмнууд бас нээлттэй ярьдаг баяа гэдэг одоо концепцтэй явж байгаа шүү гэдгийг бас хэлэх гэсэн. Хоёр төвөө гэхээр байнгын орноос гаргасан энэ 9 тогтоол 53 заалтуудын зарим хэрэгжилт хангалтгүй байгаа заалтуудын хувьд цагийн хугацааны үед бас ялгаатай. Өөрөөр хэлбэл 25 оны өнөөдөр 5 сарын 5-ны өдөр энэ өмнө гаргасан тогтоолуудын хувьд 2022 он 18 он 19 он гээд хэрэгжилтийг нь тайлхнах хугацаа болоогүй бас мэрсэр ажлууд байгаад байгаа. Гэхдээ тэрнээс гадна яг хүнээс шалтгаалаад салбарын сайд болон салбарын яамнаас шалтгаалаад бас хэрэгжилт нь удаашрсан байгаа, хоцорсон байгаа заалтууд байгаа. Энэ дээр саяны тэр кабинетийн зарчмаар мэдээж салбарын сайдтай холбоотой асуудлыг ерөнхий сайдын хэмжээнд ярих нь зөв бах. Гэхдээ миний хувьд бас саналаа бас үнэхээр яг ноцтой зөрчил дутагдал гарсан үед саналаа оруулна гэж бодож байна. За төрийн албаны хувьд бол тэр хуулиар явна. За газрын төсний үйлдвэрийн хувьд оны өмнө тэр дутагдж байгаа нэмэлт санхүүгийн их усурыг бас улсын хурлаар шийдүүлсэн. Тэгээд одоо байгаагаараа 28 оны 1-р улиралд багтаагаад орно гэсэн ийм хүлээлттэй байгаа. Энэ дээр одоо зарим тохиолдолд таны хэлдэг зүйлүүдийг одоо бас өгөөсгөхөд бас төвөгтэй. Гэхдээ зүгээр хуулиараа бид нар бас газар дээрх хяналтыг нь хамтраад хийгээд явцын тухай мэдээллийг дэлгэрэнгүй аваад яваад ах боломжтой. Нууцд хамаарсаас босод үйл ажиллагаан дээр нь. За одоогоороо бас байнгын орооны гишүүдийн хувьд ч эдийн засгийн байнгын орооны гишүүдийн хувьд бас газар дээр нь очиж ажиллаж бод мэдээлэл авсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр бас шууд өгүүлэлт хийхэд бас арай зохимжгүй болов уу гэж бодож байна миний хувьд.